Эмэгтэй ууртаагаар аргач гэдээж түүний бүх яс арьс гинт хүчтэй өөрчлөгдөж эхэлсэн. Эцэст нь тэрээр бүдүүн авраг могоо болон хувиржээ. Харин амтан сургагч баярлаж байх үед могоо гинт түүн рүү дайрсан. Үүний зэрэгцээ ард нь байсан залуу мөн шууд л торон доторх цахилгаан сүлт гүрлүүдийг гаргажээ. Тэд хүмүүс рүү галзуурсан мэт дайрч эхэлсэн. Эмэгтэй байдлыг үйлдэлснийг хараад ургалтын чадвараа ашиглан цэргийг орхин оджээ. Гадаа байдал бүр замбраагүй байсныг төсөөлөөгүй. Асар том хурдан шалмгаа бурхны амтан гинт торыг нэвтлэн гарч иржээ. Баруу. Энэ боломжгүй. Ширүүн харцтай авраг амтан бол ойн гарал үсэлтэй. Би үүнийг илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө. Энэ авраг амтан гинтхэн гарч иржээ. Цэргийн удирдагч энд удаан байж болохгүй гэж боджээ. Аргагүй байдалд орж цэргийг нүүлэхээс өөр аргагүй болжээ. Ичди ертөнцийн цэрэг гэдэг нь үнэхээр өөр байдаг. Нүүх арга нь үнэхээр өөр мэт. Шидэт туслахуудын хамтын ажиллагааны ачаар цэргийн бүх эд хөрөнгө эргэлтээр морин тэргэнд ороод явчихлаа. Эмэгтэй урд удаан явж байгаа толдлоо. Урд үлдээсэн зүйл нь уурлан архирч буй энэ аратан юм. Нүдэнд тань санагдаж байна уу? Шанхай сударт бичигдсэн шидэт аратан. Эртний сударт тэмдэглэгдсэн шидэт аратан. Ийм ширүүн сүрдэм амтныг хараад юу хийхээ мэдэхгүй бодолсон. Аюултай мөчөд залуу гарч ирлээ. Тэр ичдийн харьцаг онгоолгов 50-аар зогслоо. Хүчээрүү аргагүй нь хүчрэг авраатай тулгарах боломжгүй. 50 байдлаа хадгаллаа. Өднөөс бүтсэн бөмбөгийг гаргаж ирлээ. Гэтэл түүнийг хараад тэр үнэхээр хөөрхөн царай гаргасан. Энэ мөчөд бүгдийн хөөрхөн бурхан татагдж байна уу? Тохиромжтой мөчийг олж харлаа. Хүчтэй зөвлөмж өгч анхаарал хандуул. Боломжийн цагийг олж харлаа. Тэр бөмбөгийг хайрцаг руугаа шидчихлээ. Өхөрдөм аратан шууд л дагаад хамт буржгарын ичдийн авдар руу өсрөн орлоо. Баригдсан юм болов уу? Боломжгүй. Бурхны амтан хаанч байсан хаан. Хайр сутар байсан ч гэсэн эргэн тойрны орчноос ерөөсөө эмээсэнгүй. Бурхны амтны хүчрхэг оршихуйд ор буржгар үхсэн дүр эсэхээс өөр аргагүй болжээ. Буулт хийж буугаа илэрхийлэх зорилготой. Гэхдээ нэг зүйл хэлэхэд буржгар эдгэр амтны уг чадварыг маш сайн мэддэг. Үнэхээр гайхалтай шүү. Тэр удаанаар ичдээ ашиглан биеийн ороосон ичдийн гинжиг тайлжээ. Энэ үйлдэл эцэстээ тэр үед гинт хар торго шиг харанхуй уур амьсгал окторгын өнцөг булмөрөөс гарч ирээд нэг газар руу цоглуулж байлаа. Хар шидтэн аль хэдийн цоглуулж эхлүүлсэн. Тэр дэлхийд даяар бүх шидтэн дагалдагчаа цоглох цагийг олохын тулд Дамблдорын өгсөн зааврыг дагаж 300 гаруй настай эмгэн алхимчийг олжээ. Алхимчийн болор бөмбөлөгт цагалтай эр шидтнүүдийг цоглох газрыг төдийгүй алтан үст охиныг зогсолгүй тийшээ яард буйг олж харжээ. Харин алхимч болор цомын бөмбөлгийг ашиглан аялал маш аюултай гэдгийг олж харсан байна. Түүнийг илүү ойлгохын тулд эзэмшигчийн түүхэн дэвсгэр буржгар эмэгтэй хоёр ичдийн холбооны төв штабын архивын өрөөнд нэвтэрч холбоотой баримт олохыг оролдож байв. Гэвч төсөөснөөс өөр хоёулаа оронгууд буржгарын өмнөх найз бүсгүй ичдийн яамны ахлах түшмэлд шууд баригдав. Гурвуулаа боловсон байдлаа алдалгүйгээр харс тулгарв. Гэвч яг энэ мөчөд архивын эрхлэгч ичдийн хамгаалагчийн хамт тэдний өмнө гарч ирээд эгч рүү дөхөж эхлэв. Эгч гараа өргөн хамгаалагчдын нэг рүү дайрав. Хамгаалагч дайралтанд өртсөний дараа тэр даруй хуваагдав. Уур хилэн дүүрэн хамгаалагчд галзуу мэт хөөсөр ортон ирлээ. Ямар ч зам үлдсэнгүй. Бүх саад арилах хүртэл хүлээх боломжгүй. Газар цүнх үлдсэн байлаа. 5 хамгаалагч цүнхийг тойрон ойртож ирж байв. Гинт буржгар авраг амтныг унаж авдраас өсрөн гарч ирлээ. Бурхны амьтад дахин сүр жавхлантайгаар гарч ирэв.